Өглөөний мэнд өнөөдөр 4 дахь өдрийн өглөө 4:55 болж байна. За өчигдөр орой 5 цаг 10 минутаас авах reserved trip авсан байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өглөө намайг 5:10-аас аваарай гэд хүн захиалцсан гэсэн үг. Тэг тэрийг нь авах гээд явж байна. Өнөөдрийн ажил ингээд эхэллээ. Хэдүүлээ 10 цагийн үед ажил дээрээ дараагийн нөгөө барилгын ажил дээрээ очино. Тэр хүртэл ажилчи 100-аас 150 доллар хий гэсэн зорилго байгаа. За тэгээ өнөөдрийнхөө амжилттай тавтан морил лайк дараарай, subscribe хийгээрэй. Хүнээ болгочлаа. Ийм засвар дээр ажилладаг хүн юм байна. Тэгээ бүр засварын ажил нь өглөө 6 цагт эхэлж байгаа байхгүй. Ингэж амар өрөвдөлтөй ажилладаг байх л та. Гэтэ ер нь бол Америкт энэ засвар масвар хийж байгаа зам засвар масварын хүмүүсийг харахаар ингээд зүгээр зогсоод байгаа юм шиг байгаад байдаг боловч ажил нь яваад байдаг гэсэн. Ажлыг амархан харагдуулж хийд юм байлгүй дээ. За 7:40 болж байна. Дуудлага ирдгүү. Нилээн хол ирээд яваад байдаг. Нилээн норт руугаа дээшээгээ ирсэн яваад байдаг. Дуудлага ирэхгүй нэг 61 доллартай л яваад байна да. Уг нь ганцхан онгоцны бодол руу аваад явчих юм бол болох гээд байдаг. Тэгэл хайгаал явж байна да. Барилгын ажил дээр ирлээ. Одоо хувцас сольж өмсөд барилга руугаа орлоо. Одоо 9:40 болж байна. За өнөөдөр өглөө гараад 84 доллар хийлээ. Тэгээд нэг сайн бол хийсэнгүй, яагаад гэвэл даунтаун руу орж чадсангүй. Дандаа тэр сабурбаар дээгүүр нь явсаар байгаа таарлаа. Даунтаун руу орсон бол хангалттай хийх байсан баг. Гэхдээ одоо яа гэх вэ? Нөгөө it is what it is гэдэг шүү дээ. Тэгээ одоо барилга дээрээ орж ажиллая. Өнөөдөр юу гэх юм байгаа? Орж байгаа тарцгаая. Гадаа нөгөө цасмаас ороогүй дулаахан хിവэрэ байгаа юм чинь гадаах ажлуудаа л ерөнхийдөө дуусгаж таарах байх гэж бодож байна. Нөгөө өчигдөр нөгөө байшингийн гадна талаа усаар шүршээд нөгөө будагнууд нь хууларч унаад гадуураа нийлэн хогтой болцсон байгаа. Тэрийг ямар ч байсан шүүрдэх бах. За тэгээд нөгөө будгийнхаа ажлыг хийх нь яах нь мэдэхгүй байна. За өчигдрийн нөгөө бахан хүнд төмрүүдийг төмрийн хогон дээр тушаах гад өнөөдөр явсан байх хэвээр өглөө. Тэгээд тэрийг нь тушаагаад хэдэн паунд болсон, хэдэн килограмм болсон, ямар үнээр тушаасан гэдгийг тэгээ ороод хэллээ заяа. Яг л зэрэгцэж ирж таарлаа. Өчигдрийн төмөрнүүдийг тушаагаад 400 доллар авцгаа авсан байна. Төмрийн хог дээр. Сая энэ төмөрнүүдийг болохоор тонн 175 доллараар авт юм байна. Өчигдөр бүх хогоо гаргаад ачуулсан. Энэ моднуудыг авч яваагүй. Өнөөдөр будгийн ажилтаа. Өчигдөр нөгөө power washer угаасан ч гэсэн энэ нэг будуудынх нь хуулах гад хуулраагүй юм уу үлдчихэж. Эднийг авч байгаа будахгүй бол будг нь шинээр будаж байгаа будг нь арцаагаад мөх болчихно. Ерөнхийдөө бол будг нь ийм болж байна. Ямар амар өндөр дээр гараад ирвээ. За ийм болж байна да. Ийм шар өнгөтэй байсныг нь ийм гоё ойлгож байна. Ийм будаг хийснээр байшингийн өнгө сайжрахаас гадна нас нь 10-аас 20 жилээр уртцдаг гинэ. Сая хоол идцгээтэй.
За одоо хойтлоо бодъё да. In before. Дараа нь after-ыг үзүүлээ заа. Бодгоо яжсэн гинт болоод юм зөөж оруулахаар болсон. Basement-ээс юмнуудыг аваад машин дээр очих хэрэгтэй. Түрүүлээд. Basement маань иймэрхүү байгаа шүү дээ. Тэгээд дотоогын цэвэрлж угаахын power washer угаахын тулд юмаа заасан. За power washer угаасныхаа дараа ханын саяныхаа цагаан өнгөр бодно. Юу вэ? Хог ингэж дууддаг лөө. За иймэрхүү боллоо да. Харанхуйч боллоо. Айгүйх цаг авд юм байна. Тэг энэ хан дээр айгүйх бодог ууд юм байна. Зарим нэг нь давхарлаж бодлоо. Тэг өнөөдөр бол хойтлын хан, парунтлын хан хоёрыг хийлээ. Энэ бол өстой гоё ярагдчих тий. Тэгээ жижиг сажиг нүхнүүдийн бүглэн дараа нь энэ моднуудыг дахиад тодруулаад бодчихно. Гоё болж байна. Машинд ороод ирлээ. Гэрлүүгээ арай өнөөдрийн ажил дууссан. За хоёр баруун талын болон хойд талын ханаа дуудлаа. Ер нь нэлийн цаг орд юм байна. За тэгээ дараа 7 хоног буцаад барилга дээр ирнэ. 2 дахь өдөр бол би ирж амжихгүй 3 дахь өдрийн ажил дээр ирнэ. Хөтлөхөөс өмнө хэдэн комментуудаа хариулчих гэж бодож байна. За YouTube-ээс мөнгөтэй нөгөө данстайгаа холбосон уу, мөнгө авч байгаа юу гэдгсэн авч байгаа, холбоод нэлээд удаж байгаа, мөнгө авч байгаа, баярлалаа санаа зовсонд. За тэгээд нэг өдөр Солонгос нэг өдөр хийх ажлыг хэдэн өдөр хийдэм бэ? Би тэгвэл баг Би тэгвэл бараг Америкт очиод алах юм байна да гэдгсэн минь тэх охоо амжилт хүсье. Уцаа ч юм уу камера холоос тавиад тайм лапсигээ тэгээд нөгөө юу бичиж байгаагаа харуулад яваарай гэсэн байна. Удахгүй тэгнэ нөгөө нэг шинэ байгаа болчраас учиргүй нэг бичлэгэндээ ач холбогдол өгөөд ингээд ажлын хажуугаар тэгээд чадахгүй байна. Энэ гол анхаарлаа хандуулж байгаа юм болохоор нэгдүгээрт ажил сурах, хоёрдугаарт гараасаа юм гарах байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэндээ илүү анхаарлаа хандуулж байгаа. Хажуугаар нь бичлэг хийж байгаа болохоор тийм бас илүү дутуу юм хийж чадахгүй байгаа шүү. Удахгүй тэгээд илүү сайжрах хаа. Бас нэг комент нь үзэхэд уудахтай байна. Юу ч хийгээд байгаа нь тэгэл нэг юм шүүрдээл угаагалах юм аа. Яг юу гэдэг нь мэддэхгүй уудахтай бичлэх байна гэдэг чинь тэгээд сонирхолтой юм очиод үзчихгүй дөө. Тэгээд удахгүй угаасаа үр дүнгээ харуулад ингээд гой болоод ирэхээр тэгээд тиймэрхүү хүмүүс буцаад бичлэгээ үзээд эхэлдэг дөө. Тэгээд тийм байна. Японд ийм ажил хийж исэн, ийм хуучин байшуугаах хэцүү шүү гэдгсэн байна. Өмнө ийм ажил хийж исэн хүн бол та тэгээд ер нь бол харахад болон сонсоход амархан сонсогдд юм байна. Тэгээд яг өөрөө биеэр хийхээр цаг хугацаач авд юм байна. Тийм амарч биш юм байна. Тийш доошоо олон гараал те. Тэгэхээр ер нь бол яг харагдаж байгаа шигээ сонсогдож байгаа шигээ байдгүй юм байна. Яг өөрөө хийж үзчихэж л одоо ямар хуу хүндрэл тулгардаг яадаг гэдгийг ойлгод юм байна. Ер нь одоо юм барилга хийж байгаа, констракшн хийж байгаа тийм хүмүүсийг бол хүндлэх сэтгэл төрж байна. Чанга ажил байд юм байна. Гэтэ би чантраад байгаа юм биш, зүгээр нөгөө анх удаа хийж үзэж байгаа болохоор миний экспириенс одоо ийм байна. Тэгээд нөгөө баг бахад манай нэг хамаатны ах бүр ганцаараа тэгээд нэг гар хөрөө сүх тэгээд нэг цүүц мүүцхэнтэй л алах малахтай л байшин барьцдаг байсан. Нөгөө дүнзэн мод гэдэг үлээ тийм модоор. Одоо тэр мэрийг ботход амар санагдаж байна. Яаж барьдаг байсан байна. За нэг хүн бас комент бичсэн байна. Заавал уншиж өгөөрэй гэсэн байна. Надтай адилхан цагдаагийн ихтэйм төгссөн юм байна. Тэгээд мэргэжлээрээ 5 жил ажиллаж байгаад одоо гадаадд гараад тэгээд бас ажил хийж байгаа юм байна. Амьдарч байгаа юм байна. Тэгээд ер нь цагдаад ажиллахыгаа л хэлж явах шиг байна. Нилээн
ачаалттай дарамтлагдаг ажиллахад хэцүү одоо яг хайртай дуртай мэргэжлэр ажиллаж чадахгүй жоохон тийм байна гэсэн тийм комент үлдээсэн байна. Юунд нь гомдох вэ? Тэгэл одоо өөрөөс чинь бүх юм шалтгаална, бүх юм сайхан болно те. Хичээгээд явж байхад бол амжилтанд хүрнэ санаа зовлтгүй. За сүүлийн комент нь аюулгүй байдлаа сайн хангаарай. Нөгөө нэг стил төвч шүү гэд нөгөө уртталтаа төмөртэй тийм гутал өмсөөрэй, бас усны хамгаалалттай байвал зүгээр шүү тэр гэсэн байна. Тэгээд надад тийм гутал байгаа. Тэгээд яг сүүлийн хэдэн өдөр хийсэн ажилд өмсөхөд жоохон тохиромжгүй байгаа байхгүй. Уртталтаа төмөртэй болохоор жоохон ингээд нөгөө явган сууж муух те. Тиймэрхүү юмд ингээд төмөр нь ухаа жоохон өвтгöd байх юм байлээ. Тэгэхээр кэт сольж өмсчихэд байгаа. Тэгээд дотор ороод жоохон хадаас мадастай эсвэл юм унж болцчгүй тиймэрхүү ажилдаа тэр гутлыгаа өмсөд байгаа, сольж өмсөд байгаа гэсэн санаа зовсонд баярлалаа. Тэгээд дээрээс нь бас нөгөө хүмүүс маск зүгээрэй гэсэн байсан. Яг тийм шаардлагатай ажлууд дээр бол маска зүгээд явж байгаа шүү. Санаа зовсонд баярлалаа. За энэ удаагийн бичлэг дээр ирсэн комментууд нь энэ байна. Тэгээд та бүхэн бас энэ бичлэгийн доорч гэсэн бас гоё комментууд үлдээгээрэй. Асуултууд асуугаарай те. Тэгээ би тэр болгонд нь гоё сонирхолтой асуултууд байвал хариулаад явахыг бодно. Маргаашийн бичлэгээрээ эргээд уулзъя. Та бүхэн коммент бичээрэй, лайка дараарай, subscribe хийгээрэй. За түр бай.